Сайн мэцхан өрхөн үзэгчтэй ардын парламент шууд нэвтрүүлэг эхэлж байна. Монгол Улсын иргэд өнөөдөр иргэдийн засгийн газрын амласан сая төгрөгийг авах уу, аль эсвэл 5 толгой хувьцааг эзэмших үү гэдэг сонголтын өмнө ирээд байна. Гэхдээ засгийн газарт нэгэнт иргэдэд өгөх сая төгрөг байхгүй гэдгээ зарлаад байгаа. Хүссэн ч хүсээгүй ч иргэд өнөөдөр 5 толгой хувьцааг гэх 1072 ширхэг хувьцааг эзэмших нь тодорхой. Гэхдээ 5 толгой ашигтай ажиллах уу? Үнэхээр энэ хувьцаанаас иргэд хувь хүртэж чадах уу гэдэг асуудал хамгийн гол асуудал болчиход байна. За энэ асуудлаар ярилцахаар бид ардын парламент нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бэлтгэж байна. За шууд нэвтрүүлгийн туршид танилцуулъя. Улсын хурлын гишүүн Баттулга, Улсын хурлын гишүүн Ганхуйг, за Монгол Дээд сургуулийн захирал Гавьяат эдийн засагч Дашцэвг, за хувьцааны цагаан толгой намын зохиогч Тамсран нар оролцож байна. Тэгэхээр эхний асуултыг Улсын хурлын гишүүн Баттулгаас асууя гэж бодож л да. За засгийн газар өнөөдөр иргэдээ одоо 5 толгой 1072 хувьцаа эзэмшүүлэх тухай ярьж байна. Гэтэл өнөөдөр яг тэр 1072 ширхэг хувьцаа чухам нэг ч хувьцаа ямар үнэлгээтэй ирээдүйд иргэд ямар ашиг хүртэхийн эндээсээ гэдэг энэ бүхэн тодорхойгүй байна л да. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн туршид өнөөдөр 5 толгоогоос хувьцаа хүртэх тухай ярьж ирсэн мөртлөө за өнөөдөр сонгуулийн босгон дээр ирсэн энэ үед ямар ч ажил эхлээгүй 5 толгоон одоо ажил үнэхээр ямар байдлаар явах нь тодорхойгүй хүрлээ л да. Энэний гол учир шалтгаан юу вэ? Зорон төргий. За энэ гол учир шалтгаан бол зөв энэ тухайс яриад байгаа маа. Юу гэж ярьж байгаа нэхэр энэ 2008 оны сонгуульд одоо уул уурхайгаа хөдөлгөөнд оруулж ээж, эдийн засгийн оруулж ээж энэ монголчууд бас тодорхой хэмжээний амьдрал, ажил гүйдэл гэдэг юм сайжруулъя гэдэг асуудлаар сонгуульд орсон юм. Энэ юу гэхээр одоогоор одоо мэдээж бүх стратегийн ордыг ашиглаж чадахгүй юм чинь оюу толгой 5 толгой асуудал яригдсан. За ингээд 2008 оны 9 сард хамтарсан засаг байгуулагдаад бас ярьсан юм энэ. Хамтарсан засагт орохдоо нэлээд зузаан гэрээ байгуулсан чинь гэрээн дотор бол ерөнхийдөө сая юмнууд орцсон байсан. Тэгээ хурлаас тогтоол 2007 онд гарцсан байгаа. Тэгээд дараа нь засгийн газар өөрсдөө ийм асуудлыг хийж ингэж явна гэсэн юм их олон юмнууд их хурлаар оруулж батлуулсан л да. Их хурл бол тэр нь бүгдийг баталж өгсөн. Тэгээ энэ хооронд юу явсан бэхээр оюу толгой төрүүлж аваад 5 толгой хоцорсон. 5 толгой ажлын хэсэг тэрч байгууллаа, энийг ч байгууллаа, тэрийг солилоо гэл ингээл ерөнхийдөө бол гарааны ижил нөхцөлтэй байсан. Оюу толгойн төрүүлээд явсан 5 толгой үлдсэн. 5 толгойтой зэрэгцээд 2007 онд шийдсэн байсан нөгөө 5 толгой нэг хэсгээс улс урлын тогтоол зөрчөөд өгсөн байгаа нөгөө ухаан ходог нь яваад гисэн байхгүй. Ингээд ухаан ходог нь төрүүлээд явчихаар 5 толгой өөрөө үнгүүдэд эхэлж байгаа. Нэгэнт үнгүү болсон ажил нь эхлээгүй, дэд үтц байхгүй, судалгаа байхгүй, нөөц тогтоолт байхгүй, энэ уурхай өөрөө өнөөдөр хувьцаа болоод гаргаад ажилчигдаад IPO хийгээд явна гэдэг нь өөрөө ерөөсө бүтэхгүй юм байсан. Тэгээ энэ тал дээр нэгдүгээр асуудал дэд үтц байсан. Яагаад гэвэл дэд үтцийн салбарыг бол би тодорхойлж өгсөн болохоор ерөнхийдөө тэр дэд үтцийн яг 5 толгойд уялдуулаад олон гарцтай. Тийм ганцхан хятад биш. Хятад руугаа зарлгүй яах. Нөгөө талдаа далаа руу ойрхонороо тэр Япон солонгос руугаа явуул. Япон солонгос гэдэг бол одоо өөрсдөө хөгжсөн мөртлөө түүхий идэггээр. Нөгөө талдаа ямар нэгэн асуудал хил дээр асуудал болоход Оросоор дамжиж гарья. Тэгээд нохотог Владивосток гэдэг гэсэн ийм одоо хөтөлбөрийн хурлаар батлуулсан юм. Энэ бол 2010 оны 6 сарын 23 юм байна. Энэ бол хэрвээ энэ төсөл явсан бол түүхэн боломж байсан. Тэгээ юу гэж хэлэх гээд байна гэхээр нөгөө ухаан хотын дангаараа ингэж яваад ингэж явчихаар бол зөвхөн ухаан хотын төрүүлээд Хонконгийн бирж дээр гарч байгаа. 5 толгой нь бол одоо ямар нэгэн байдлаар чинь хүн энгийн хүн ойлгоход ойлгомжтой юм яваагүй. Яг бол засагт байгаа хүмүүсийг явуулах ёстой юу? Улсын хурлын тогтоол гарцсан уу гарцсан. Тэгээд дэд үтцийн ч явуулдаггүй, IPO-гийн чийдгүү, судалгаагийн чийдгүү болохоор энэ чинь одоо өнөөдөр хувьцаа гэдэг юм бол үнэхээр одоо би бас энэгээр Монгол үндэсний олон нийтийн радиод телевизээр хэвтэ энэ бол худлаа шүү. Одоо нэгэнт тодорхой бус үнэлгээ байхгүй дэд үтсэн шийдэгдээгүй энэ компанийг хэн үнэлээд 1072 ширхэг хувьцаа болгоод тэрийг 1 сая төгрөгөөр үнэлээд байгаа юм бэ. Энэ бол өөрөө зүгээр сонгуулийн өмнөх шоул байхгүй. Тэгээ юу гэж нэхээр одоо энэ үн цаасны мэргэжилтэнгүүд байх шиг байна. Ерөөсөө үндсэн орд гэдэг юм аа нөөцийн олон улсын хэмжээнд тодорхойлоогүй тийм ээ. Тэгээд Жорк Морк гэдэг зөндөө юм тэр цааснууд нь хийгдээгүй. Дэд үтсэн шийдсэн мөртлөө эхлүүлээгүй. Эхлээд тавьсан төмөр замыг өнөөдрийн бид нар засгаас гараад явгоо тэрийг зогсоогоод чиглэлийн ганцхан урагшаа болгоод 5 толгойг үнгүүлэх бүх ажлыг
энэ засаг хийж байгаа байхгүй. Тэгээ бүр болохоо байгаад бухимдаад энэ засагт байгаа сайд нар ухаан удгаас хөвцөө эзэмшдэг. Яагаад гэвэл энэ 2.7 сая хүний 5 толгой ухаан удгийн 20 гэрүүл хооронд өсөлтөөд байна. Эднэрийн энэ засгийн хүмүүс нь байна гэд авилгалтай тэмцэх газар гэж материалын аргаа бараад авчиж өгч шүү дээ. Энэ бол миний ажил биш л дээ. Гэхдээ одоо өөр арга байхгүй болоод. Тэгээ энэ одоо яг шууд нэвтрүүлэг учраас ингээд засваргүй гарч байгаа бох. Тэгээд ямар нэгэн цензурт орохгүй болов. Энэ бол бодит үнэ. Тэгээд эдийн засагч улсууд бол энийг бас нотлоод яанууд би бол дэд үтсийн талаас нь ярих гэдэг ухаантай юм л да. Сая Батуулга гишүүн улсын хурлаас удаа дараалал ажлын хэсэг гарч за 5 толгойг ашиглах дээр эрх зүйн орчныг бүгдийг нь бүрдүүлсэн харамсалтай энэ ажил явсангүй гэж л дээ. Тэгэхээр улсын хурл бол өнгөрсөн 4 жилийн улсын хурл одоо энэ оюутлаа 5 толгойтой холбоотой хийх ажлуудын засгийн газар бүгдийн эрх зүйн орчийг нь бүрдүүлээд өгсөн байхгүй. Тэр байтугай хөгжлийн банкыг бий болгоод хөгжлийн банк нь өнөөдөр 1 жилийнхээ ойг хийж байгаа. Юу хийсэн? Юу ч хийгээгүй. Тэгээ бүр юу гэсэн хэр 600 сая долларын бонд 3 сарын өмнө засгийн газрын бонд гаргачаад одоо хүртэл нөгөөх нь хөдлөөгүй. Энэ улс энэ одоо бидний одоо хөдөлмөрөөр хийгдсэн мөнгөөр өдөрт 98 мянган долларын хүү төлөөл сууж байгаа л байна шүү дээ. Энийг одоо дээдсэн мөнгө зүгээр хадгалаад юуруу оруулахаа мэддгүү юм уу? Хүсдэггүй юм уу? Одоо бүүмэд бүгдээрээ л гадаад дотоодод сургууль төгссөн ухаантай хит хитэн удаа сайдулсан ийм л улс сууж байгаа. Тэгэхээр гав их гишүүн та ер нь нөгөө ажлын хэсэг 4 жилийн туршид л одоо 5 толгой ярьлаа тийм ээ. Тэгээд засгийн газар бол энийг одоо зориудаар хийхгүй байгаа тухай бас Батуулга гишүүн ярьж л да. Таны хувьд энэ шалтгаантай одоо санал нэг байна уу? Яг юунаас болоод өнөөдөр ажил явахгүй байгаа юм бэ? За би бол энэ 4 жилийн хугацаанд улсын хурлын гишүүнээр ажилласан. Улсын хурлаас гаргасан шийдвэрүүдэд бүгд нь оролцож байсан. Тэгээд ер нь Батлага сайдын хэлээд байгаа энэ асуудал бол их нуруутай асуудал л да. Яг бас дахиад сайд болж магадгүй. Тэгээд нэг л ийм л асуудал юм байна. Ер нь бол улсын хурлаас 40 дугаар тогтоол гэж багталсан. Тэрүүгээр оюутлогоо 5 толгой 2-ыг цуг явуулаарай. Битэд ихтэй өрмийн дастаж явуулаарай гэж ингэж улсын хурлын тогтоол баталж өглөө. За 2007 онд бол ашигт малтмлын тухай хууль 2006 онд гараад тэгээ 2007 онд улсын хурлын 27 дугаар тогтоолыг гаргасан. Тэгээ гаргахдаа бол одоо жижиг 5 толгой гэж ярьдаг бид бүгдөө мэднэ. За энерги ресурсын эзэмшдэг. За нийт талбай бүгдийг оруулнаа гэдэг ингэж ийм хууль баталсан юм л да. Тэгээд өнөөдрийн яг одоо бодит ингээд үр дүн дээр харахаар за нийт том 5 толгойн когч нүүрсний за 24% бол нэг хэсгэн зараг 4-5 гэрүүл юм уу да. Энерги ресурс компани. За үлдсэн 80%-ийнх нь одоо 20%-ийг ард түмэнд үн цаасаар эзэмшүүлнэ гэдэг. Ийм л шийд гарцсан байгаа л да. Ер нь бол төрүүлээд тодорхой хэсэг нь жишээлбэл олборлоход хамгийн бага зардал шаарддаг. Эсвэл хамгийн хилчлэгтэй нүүрс нь гарчна гэдэг бол өрсөлдөгч болж байгаа юм л да. Үлдэж байгаа 5 толгойн одоо жишээлбэл нийт том 5 толгойн нөөцийн 80% үнц нь бол буурна. За нэг ийм асуудал гарч ирж байгаа. За тэгээ яг улсын хурл нэг хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан. За хэдийгээр Арслан намыг ард түмэн 2008 онд олон хор сонгоог үчгсэн. Олон хулсан одоо хангалттай олон хулсан нам нь хамтарч ажиллая гэсэн. За ингээд хамтарч ажиллаад бас Арслан намын мөрийн хөтөлбөрийн зарим заалтууд тусмаа одоо хэрэгжих боломжтой заалтууд бол хэрэгжих боломжтой болсон юм аа гэж. Ер нь зүгээр хувьцаа гэдэг бол хингийн асуудал. Ямар ч байсан өрд орохгүй байж болох асуудал юм байна. Энэ дээр одоо шил оюутлогоо 5 толгойн 2% юуны ялгаатай юм тэгэхээр нэг нь бол хувийн гэрчлийн хувийн компани хөрөнгөөр хаагдсан. 5 толгой болон одоо стратегийн 15 орд гэж ярьдаг. Тэр 14 нь бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг хийсэн юм ордууд байна. Тэгээд энэ ордоос зүгээр л тэдэн хувийн хувьцаа гаргана гэдэг нь зүгээр хөрөнгөний бирж дээр эцэст хөрөнгөний бирж дээр гараад хувьцаа худалдаж авч байгаа үнийг худалдаж авч байгаа хувьцаа худалдан авч үнийн тогтооно. Гэхдээ өмнө бол нийт нөөцийн эсвэл одоо ХХК байжгаад хязгаарлагдмал хариуцлагатай компани байжгаад хувьцаат компани болох хуулиар бий л дээ. Тэн дээр нийт 20% нь бол ард түмнийхөө гэдгээ бол энэ засгийн газар энэ улсын хурлууд зарлцсан л да.
Тэгээд сая 12 оны төсөв батлагдахад бид бас олон хоног одоо мэтгэлцсэн, маргалцсан улсын их хурлд дах Монгол Ардын намын цонхтойгоо. Тэгээ ерөөсөө учир зүгөө олдгүй. Тэр нэг 8 оны сонгуулийн 1.5 сая төгрөгнийх нь бэлэн мөнгөний амлалт бол хэцүү байсан л да. Угаасаа тэр үуч байхгүй байсан. Одоо ч гэсэн 4 жил өр 50 одоо мачиг гэдэг л үү. Чармаж 500 мянган төгрөгийн л олгож байгаа. Одоо энэ оны 12 оны 7 сарын 1 гэтэл олох юм боломжтой. Харин зүгээр хувьцааны тухайд бол ямар ч байсан 1072 ширхэг хувьцаа байлаа гэхэд сая төгрөгнөөс доош орохгүй маа. За тэгэхээр иргэд эндээ сонголтоо хийнэт гэсэн байдлаар тэгээд нэг 334 мянган иргэн буюу ахын төгөллийн бэрхшээлтэй иргэдэнд улсын төсөвт боломж гаргаж өгсөн. Гэтэл одоо Эрдэнэтийн нөгөө ноогдлаа шиг нөөцийн төлбөр за нөгөө том таван толгой нь эхлээд аваачаа зээл атсан тэндээс нь ашиг орж ирэхгүй бас янз янзын асуудал байхшгүй байна гэж. За хамгийн гол нь бол ямар ч байсан иргэд таван толгойн хувьцааг эзэмших хувьцаа гэдэг их боломжтой зүйл юм байна. Яг одоо ухаан хуудгийн жишээгээр бодоход бол нэг одоо хувьцаанд доотлон шүү дээ нэг $3. За тэгээ 1072-ыг жишээл 3-аар хөвжүүлэх юм бол $3000 болчих боломжтой л хэд. Ийм л асуудал. Тэгэхээр эрдний хувийг эзэмшүүлнэ гэдэг бодлого бол ямар ч байсан өр тавихгүй хэрэгжих боломжтой бодлого байж л гэдэг ийм асуудал байна. За шинээр хувьцаагаар нь iPhone хийхэд бол дид хийх ёстой, дид үстэй болох ёстой, тийм төмөр зам байх ёстой, нөөцийг төмөр замаар зөөнө. Нөгөөлөөс босруулж гаргах юм бол жишээлбэл нөгөө нэг ширхэг хувьцааны өмч $3 байсан бол $9 болох л ийм л боломжтой асуудал. Дараагийн нэг асуудал нь ганцхан хүнд гуйж өгдөг биш. Хоёр хуралдаан авахчтай байх юм бол өшөө ашигтай байх л энэ бодлогыг л улсын хурлаас гаргасан шүү дээ. Тэгэхээр асуудлын гол нь өнөөдөр Дарцов эдийн засгч сухад 5 толгойг өнөөдөр хувьцаа эзэмшүүлнэ гэж яриад тэгээд тэр нэг амлалт зөвхөн одоо энэ ордыг тэр иргэн болгоны хувьцаатай холбоотой орд бол үнэхээр тийм одоо бодлого төлөвлөлт тийм ээ тээзүүгээд маш олон зүйлүүд байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр зөвхөн нэг сонгуулийн амлалт биелүүлэх нэрийн дор нөгөө нэг 5 толгойг ашиглах нь байтугай бүр зээлээд тийм ээ хэдийн Часко гэж компаниас одоо мөнгө зээлээд 21 мянган төгрөг тараагаад эргээд өрөнд орчихсон бүр одоо улам бүрийн эрсдэлтэй болгож байна л да. Та тэгэхээр энэ эдийн засгийн хувьд энэ ер нь зөв алах мó? Тий. Ер нь манай их хурл засгийн газрын 5 толгой дээр маш буруу бодлого явуулж байгаа. Их хурлын дотор бол 29% хөрөнгийн биржтэй зар гиссэн мөртлөө хөрөнгө оруулагчнаа гэрээ хилцэл хийгээд байгаа байхгүй дамжин өнгөрүүлэх тээвэр үн гэд. Тэгтээ зэгч нь хоёр өөр ойлголттой болчиход байна шүү дээ. Тэгтээ зэгч нь хөрөнгө оруулагч нартай шууд гэрээ хилцэл хийнгээд одоо баруун цанх зүүн цанх гэж хоёр хуваагаад тэр бом гаруй нөөцтэй шүү дээ. Тэгээ зүүн цанх дээр Апрета компани оруулаад баруун цонх дээр гадны хөрөнгө оруулагчтай гэрээ хийгээд хятадын Шанхай 40%-тай, Америкийн Peabody одоо 25%-тай, Орос Монголын компани 36%-тай гээд ийм тэгээд 30 жилээр түрээстүүлээд ингээд хамгийн үр өгөөжгүй хэлбэрээр гэрээ хийгээд байцсан байхгүй юу. Тэгтээ зэрэг ийм компани хувьцаа бол одоо хүнд хүрэхгүй одоо ган хувийг гишүүн сая ярьж байна л да. $3 гэж. Энэ бол хувийн компани. Хувийн компани учраас өндөр өгөөжтэй. Төрийн компани бол нэгдүгээр шахааны бизнесээс байдаг. Хоёрдугаар төрийн компани хувьцааны одоо бараг 20% нь одоо үнэгүй ард түмэнд очиж байгаа шүү дээ. Тэгвэл зөв ногдлаа шиг хуваах гэсэн чинь нөгөө ямар ч хөрөнгө оруулаагүй 20% нь одоо ногдлаа шиг авна гэх юм бол энэ бол гадны хөрөнгө оруулагчдын дуртай биш байх болно. Ямар ч хөрөнгө оруулагчны хүсэхгүй. Хөрөнгө оруулаагүй мөртлөө ногдол ашигын 20% нь авах гэдэг учраас Эрдэнэс 5 толгой компани хувьцаа үн хөрөхгүй гэсэн бодолтой байгаа. Цаашлах юм бол ер нь 5 толгой нөөцийг үн хөргөх хамгийн гол механизм бол Орос руу төмөр зам тавиад Оросын бомб дээр манай нөөц очсны дараа л хятадууд үнэ өсгөх буулт юм. Тэгэхгүй л одоо Монголын нөөцийг $70 гэж авж байгаа хамгийн үн хөргээд за ингээд 5 толгойн гэрээ хийгсний дараа $50 авнаа. Одоо үгүйгээр бид нар авахгүй гэвэл яах юм? Тийм учраас манай засгийн газар ер нь бол Оросын төмөр замтай гэрээ хэлцэл хийж чадсангүй. Ер нь бол Оросын тал бол Владивосток Ваня бомбд ороход бол нэг $50-60 гаргаад өгөө нэг тонн нүүрсийг хөнгөлөлтөө яая. Ганцхан та нар 5 толгойдоо оруулаад хамтраад ажиллаж хүсэлтэй байдаг шүү дээ. Энэ талаар бол ерөөсөө ажилласангүй. За ингээд ер нь бол бодоод үзэхэд бол баруун цанхыг 30 жилээр хятадууд Америкуудад түрээссэн гэдэг бол маш буруу. Хятадын төрийн өмчийн компани Монголын 5 толгойдоор орж ирээд
ингээд түрээслээд өөрөө өнөө зохиож өөрөө худалдана гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол маш бүдүүлэг алдаа. Яг нэг 500 сая долларын урьдчилан авна гэж байгаа. Зүүн цангатаар бол одоо яг нөөцтэй төрүүл зарна гэдэг нэг 250 сая долларын урьдчилан авсан. Энэ нь одоо өөр болоод явж байгаа. Тэгээд нүүрсээ бол $70 өгж байгаа шүү дээ. Ингээдтэй зэрэг энэ 5 тулгайг ашиглаж байгаа энэ бодлого маань өөрөө буруу байна. Хурлын бодлогоч тодорхой биш байна. Засгийн газар бол бүр буруу ашигласан. Баруун зүүн цанг шуугаад жишээлх юм бол нэг л ийм том бассейнд байхад хоёр компани ороод ирэхдээ зэрэг чинь тогтмол зарлж 2 болчихно. Хоёр компани захирал 2 нябач гэдэг юм. Хуваах юм бол эдийн засгийн үр ашиг бол байхгүй. Зүгээр яагаад хуваагаад байгаа гэх юм бол авилгал авахд л амар байгаа байхгүй юу? Зүүн цангыг оператор компаниуд авилгал өгөөд бас нэг жоохон зарчин. Баруун цангаа дахиад гадны компани өгөөд авилгал өгөөд тэгээ өгчин. Засгийн газарт бол авилгал авах их амархан олон юм зараад их л авилгал авах гэдэг байхгүй юу? Ийм л бодолтой байна л да. Тийм учраас бол 5 толгой хувьцааны үн өнөөдөр $1 сая төгрөг гэдэг бол энэ бол худлаа. Техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй эндээс ямар ашиг олох нь тодорхойгүй байхад чинь яаж энэ үнийг тогтоох юм бэ? Goldman Sachs, Deutsche Bank гэдэг банкуд хувьцааны үнийг тогтоож чадахгүй байгаа шүү дээ. 300-аас 1000 төгрөг шүүгээр жилийн өмнө тэгсэн. Гэтэл одоо баруун цанхаа яаж ашиглах нь тодорхойгүй байгаа шүү дээ. Нүүрсээ хэдээр заах юм? Гэхдээ зөв ийм тодорхойгүй нөхцөлд яаж ашиг олно гэж тооцоолоод яаж хувьцааны үн тогтоох юм? Хувьцааны үнийг тогтоодог хамгийн гол арга бол өрийг EBITDA гэдэг юм хуваад ашигтай хуваадаг юм. Датуур Эдгээр юуны зээлийн хөгийн өмнөх ашигтай хуваагаад коэффициент гаргамгс энийгээ дахиад коэффициентээр үржүүлээд ингээд хувьцааны үнийг тогтоодог байхгүй юу. Гэтэл энэ механизм хийгдэхгүй болохоор зэрэг чинь хувьцааны үнийг таагаад тогтоож байгаа. Засгийн газар бол сонгуулийн өмнө ард түмэндээ бол нэг сая төгрөгийн хувьцаа шүү гэж худлаа хэлээд нэг амаа аргалаад өнгөрөх гэсэн юм арга хэмжээ авч байгаа гэж би бодож байна. За баярлалаа. Тэгэхээр бас иргэдэг цөлөөлж хувьцааны цагаан толгой намын зохиогч Хамсрын студид ирсэн байгаа. Мэдээж иргэд бол одоо тэр 1072 ширхэг хувьцааг дараа нь одоо надад ямар ногдол ашиг одоо өгөх вэ гэдэг л асуудлын гол байгаа шүү дээ. Тэгэхээр иргэний хувьд ер нь энэ 5 толгой 1072 ширхэг хувьцаа өнөөдөр нэг ч үнэн тодорхойгүй байхад энэ үнэхээр үр өгөөж өгч чадах уу? За орой минь хэлцүүлэгт өрсөнд баярлалаа. Тий. За би иргэнийхээ хувьд одоо энэ одоо Монгол хөрөнгөний зах зээл үүсч өгчөөд 22 жилийн нэр үзэж байна. Тэгээд ерөнхийдөө дэлхийн бусад хөгжингүй орнуудад нийт ард иргэдийн 40-60% нь хөрөнгөний зах зээлийн тодорхой ойлголттой мэдлэгтэй байдаг. Бидний сүүлд хийсэн судалгаагаар Монгол улсад одоо 8-12% нь одоо хөрөнгөний зах зээл болон хувьцааны төлөв ойлголттой байна гэсэн юм судалгаа гарсан. Тэр үүднээс бид нар одоо хувьцааны цагаан толгой гэдэг номыг хийсэн байгаамаа. За энэ 22 жилийн нүүр үзээд байхад одоо ягаад иргэд маань энэ төлөв ойлголтгүй байна гэдэг. Тэгээд 91 оны 1 сарын 1991 оны 1 сарын 22 дугаар тогтоолоор Монгол улсын тэр тухайн үеийн 8 тэрбум төгрөгийн хөрөнгийг 1.9 сая хүнд нэг ижилдэх хэмжээгээр хувааж өгсөн. Ягаан болон цэгэр залбараар. Тэгээд одоо энэд хоёр дахь удаага одоо яг засаг төрөөс ард иргэдтэй хоёр дахь удаага ингэж боломж олгож тий 1072 шиг ингээд хувьцаа олгож байгаа. Бас нэг бодлоор талархах ууштай тий би бол одоо яг ийм төр засгийн хүн биш болохоор энэ талаар бол яг зөв буруу гэдэг шийдвэр төр бол одоо санал хэлэх болох юм. Хувийнхаа зүгээс бол энэ хувьцаа авж байгаа болон энэ ард иргэдэд энэ төлөв ойлголт төрүүлж өгчиж дараа нь энэ асуудлыг одоо ярих нь зөв байсан болоо гэж боддгийг. Одоо хүмүүс маань 1072-ыг 5 сарын 20-наас өмнө шийднэ гэдэг. Одоо ер нь бол энэ талаар ойлголттой маш бага байгаа. Ерөнхийдөө иргэдийн дунд одоо 1072-ийн хувьцааг ямар үнэтэй гэдгийг өөрсдөө ч мэдээгүй. Одоо ерөнхийдөө бол сая төгрөг гэдэг ойлголт хүн болгонд суудсан байгаа. Минийхэр бол одоо энэ үнийг тогтоох юм болцоо байхгүй маа гэж үзэж байгаа хөөнийхөө зүгээс. Зүгээр урьдчилан судалгаагаар бол нийт иргэдийн 65% нь одоо сая төгрөгөө авна гэсэн ийм урьдчилан судалгаа байгаа. Тэгэхээр тэр хүмүүс ямар мэдээлэлээр тулгуурлаж одоо энэ шийдвэрийг гаргаж байна гэдэг дээр бас бидний зүгээс хэмжиглэж байгаа тий. Одоо магадгүй Эрдэнэт 5 толгой маш том хэмжээний хувьцат компани боллоо гэхэд нийт тэр компани 20%-ийг Монгол улсын иргэд эзэмших нь байна. 2010 оны 4 сарын 11-ээс өмнө төрсэн бүх хүмүүс эзэмших нь. Тэгэхээр энэ бидний бол гол зорилго бас төр засгийн маань ингэж гаргаж өгж байгаа энэ боломжийг бас иргэд маань ойлгоод хувьцаа гэж яг юу вэ? Утга учир нь те хувьцаа гэдэг үг яваад байгаа болохоос биш. Одоо хувьцаа бол компанид хөрөнгө оруулж санал өгч те ногдол ашиг аван түүнийг үндэслэн бусад эрхийг эзэлсэн үн цаас гэдэг ойлголтыг л мэдж байгаа болохоос биш те ямар үр өгөөчтэй яаж оролцох юм яаж тэрийг эзэмших юм гэдэг ойлголтыг бас
төлхөө өгөхгүй байна гэж үзэж байгаа. Тэгээд тэрний улмаас бид нар иргэдийн зүгээс иргэний хувьд бол одоо энэ номыг бичээд За тэгэхээр улсын хурлын гишүүн Баттулга түрүүн одоо улсын хурлаас бол энэ 5 толгой орд газрыг одоо бүхлээр нь ашиглах тухай тогтоол гарсан гэж хэлсэн. Тэгэхээр орд газрын үнц нь бол өөрөө бүхлээрээ байж иж тэр үнцэнд хүрдэг хэсэгчлэн хуваах тусам тэр жижиглээд ашиг багасаад явцдаг. Тэгээд 5 толгойг яагаад нөгөө мордохын хазгаа гэдэг шиг ер нь эхнээсээ ингээд жижиг хэсгүүдэд хуваагаад одоо цаашлаад бүр бүх ордууд л энэ жишгээр явах нь л дээ. Тэгэхээр энийг ер нь эртхэн таслан зогсоож болоогүй юу? 5 толгой орд газар бол харьяалаараа бол эрчим хүчний эрд соёлын эрчим хүчний яамн дээр харьяалагддаг. Би бол дид үтцгийн асуудал дээр бод. Гэхдээ яг засгийн газар дээр ярьдаг л да. Тэгээ өнөөдөр юу вэ гэж байна гэхээр ерөнхийдөө бол жижиглэх гэдэг маань бас бодлогын хувьд хамгийн том алдаа. Нэг. Хоёрдугаарт энэ чинь өөрөө 5 толгой орд гэдэг нүүрсийг зарах гэдэг юм биш байхгүй. Монгол улс тодорхой хэмжээний баялагтай болчлоо. Баялаг нь өөрөө дэлхийн том хэрэглээр ороод иржээ. 10 жил 15 жилийн өмнө бол нүүрсний үн ялангуяа кокс нүүрсний үн өндөр биш байсан. Яг л одоо эрчим хүчний одоо хэрэглээ бол тухайн одоо төвшөнд байсан юм байна л да. Тэгээд ингээд ирэхээр энэ 5.6.5 жилөө дэшегээ одоо дахиад юу хайгуул хийхэд бол өсөх магадaltaй энэ ховор ордыг геополитикийн хувьд яаж ашиглах вэ гэсэн ийм асуудал дээр бид нар бол ярих хэрэгтэй байсан. Жишээ сая тэр дашцыг хэлж ин л да энэ Оросуудтай хийж чадаагүй энэ төр гэдэг энэ бол яг нөгөө геополитикийн бодлого маань энэ дээр өгүүлэгдэх зөвхөн тэр нүүрс гэдэг имийг зараад мөнгө олох гэсэн иймэрхүү сэтгүүрүүд давмгаалаад явцсан байхгүй. Тэгээ мэдээж энийг засгийн газар дээр ярих байсан. Ярихдаа бол дутуу ярьдаг байсан, өнгөц ярьдаг байсан. Дахиад нөгөө нэг намчрахсан, одоо үзэл сурталчсан, сонгуульд ялах гэсэн, эрх мэдэл гэсэн юм руу түлхүүлээд явж байгаа. Хэрвээ 5 толгой геополитикийн хувьд бид нар одоо зөв шийдээд Орос хоёрхан хөрштө далаад гарцгаараа яах юм? Орос хятад хоёртойгоо жигд харьцаа үүсгэх тийм ээ. 3 дахь 4 дахь технологийн талмалтайгаар эвтэйхэн ярьдаг. Байсгээл манайхан чинь гадагшаа дутагшаа айлчил хийгээл тэр харилцаагаа өргөжлөөд энэ нь бол нэгдүгээр талдагдсан ба. Хоёрдугаарт баг энэ бол хоёрдугаар асуудал. Геополитикийн хавгүй сэтгэлгүй байсан. Нэгдүгээрт өөрсдийнх нь хувь эзэмсэж байгаа өөрсдийнх нь сонирхлын тэр ухаан худаг гэдэг нь төрүүлээд явах нь эдний нэн тэргүүний асуудал байсан байна. Энийг юугаар би батлах чинь 2012 онд 31 сая тонн нүүрс экспортлох одоо улсын төсөвт гэх юм уу тэрнээс 7% нь улс авна шүү дээ татвараар. Ийм юу суулгаж өгсөн байхгүй. Эн чинь нөгөө Эрдэнэс 5 толгойч одоо нам хэвтсэн байгаа тийм ээ. Хувийнх нь ч 31 сая тонн нүүрсээ экспортлно гэсэн үг. Тэгэхээр эн чинь өөрөө $100 удахад хэд 31 тэрбум доллар. 31 тэрбум долларын ашиг гэдэг чинь одоо энэ чинь $100 бол болж байгаа зах зээлийн $350. Энэ асар их ашигыг л төрүүлээд тавьчихсан байгаа. Тэгээ энд нь өөрөө ерөнхий сайд нь байж. Одоо намайг хэлэхээр намайг ярьлаа л гэх. Энэ чинь бүх хүн мэдж байгаа асуудал байхгүй. Тэгээ энэ ингээд нууж болохгүй юм аа. Зүгээр яриад байгаа нь урчилж ингэж яриад нөгөөдөл жоохон хазаараа татаачаа гэсэн бодлогоор ярьсан чинь хазаараа татах биш бидний гараал явангууд шууд нөгөө хөрөө шийдэл өнөөдөр нь Улаанбаатар төмөр замын хажуугаар монголчууд төмөр замтай болоо гэдэг Монголын төмөр зам гэж компани 2007 онд байгуулсан байдаг байхгүй. Хүмүүсээс энэ төмөр замыг ойлгодог. Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатар төмөр зам нь 50 буюу 1947 онд Оростой хамтарсан компани. Шийдвэр гаргахад айгүй өгч. Ингээд 2007 онд Монголын төмөр зам буюу 100% бид нар бас энэ төмөр зам өөрсдөө эсэргсэн компани байгуулад энэ төмөр замыг барих эрхийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ороод ингээд өгцнийг болиод өөрсдийнхөө нэг гаргасан компаниар бариулнаа. Тэр нь одоо урагшаа барина гэд ингээ гарчиж байгаа юм л да. Тэгээд шалтгаан гэвэл би ерөөсөө ийм хоёр том шалтгаан байна л гэж. Тэгээд нөгөө нэг том бас нэг математик талаас нь ярих бодлоо 4% гэдгийг засгийн газар энэ хувьц лиценз эзэмших тусдаа 8 хийсэн байгаа. Энэ бол 8 хийж болохгүй асуудал байна. 4% хөгжийг хэн тодорхойлсон? Яаж тодорхойлсон? Сая өрөхгүй доллараар хайгуул хийсэн гэж хэлээд 4% аваад 4 тэрбум доллар босгоцсон байгаа. Тэгэх юм бол 4% авсан юм бол том 5 толгой нь 96% байх хэрэгтэй. Тийм ээ? 100-аас 4-ийг авахаар 96 шүү. 96 тэрбум чинь одоогийн 4 тэрбумаар үнэлэгдэж байгаа бол 96 чинь 96 тэрбум доллар болох ёстой. Тийм үү? Тэгэхээр 96 тэрбум чинь 2.7%-д 20%-д хуваагдахаар хэдий. Би зүгээр энгийн математик яриад байл. Тэрийн сая Goldman Sachs Deutsche Bank-ны нэг үнэлгээч гэдэг юм уу? Дэлхийн бас нэг хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээчээс саяын цаасыг хараад энэ бол 15-аас 20 тэрбумын орд байна гэж явж байгаа байхгүй. Тэгэхээр 4 тэрбумын доллараар үнэлэгдсэн ухаан ходог
5 толгой 10-аас 15 үдчих ингээ харьцуулахад дор хаяж энэ 4 30-аас 40% байгаа байхгүй. 30-аас 40%-ыг 20 гэрүүл эзэмшдэг, 2.7% нь нөгөө талын эзэмшдэг гэдэг бол 60% ч юм уу. Энэ өөрөө ингээ зүгээр юм ойлгодог хүнд бол ойлгоё гэсэн хүнд бол арай болохгүй. Энэ бол болохгүй шүү дээ гэж одоо бодмоор л ингээ санагддаг. Энэ тухай бол зөндөө ярьсан. Одоо барыг намайг зургатаар 4% гэж анх одоо энэ ордыг одоо лицензийг хадгалж ирсэн хүмүүстэй нэг 4%-ийг л өглөө гэж анх зарлаад тэр хувийн компанид өгсөн. Тийм тэгэхээр 4% гэдгийг тодорхойлох хэрэгтэй байхгүй. Энийг тодорхойлгүй засгийн газартаа гэрээсэн. Тэгээд нийтдээ хүн харахад 51-49 гэж идэрч эхэлсэн. Тэгээд дараа нь 34-66 гэж эхэлсэн. Тэгэхээр улсын хурлын тогтоол гарахтаа өөрөө одоо энэ их хурлын зарган нямд дурж байхдаа ухаан худаг бол стратегийн ордоо. 5 толгой бол стратегийн ордоо гэд ингээд нэрээр орцсон байгаа юмыг бүхэл бүтэн 5 толгой гэж хэлээд 5 толгоогоос 4% авлаа шүүгээд ухаан худаг гэд тусдаа нэртэй ордыг аваа гарч байгаа байхгүй. Тэгэд ийм л юм болцсон байна. Тэгэд энэ бол одоо нэг том гэмт хэрэгүүдийн хажууд бол бас харьцуулахад их хэцүү болчиход 2.7 сая хүний эрх ашигыг жигээд энэ 20 хүн яваад байна. Тэр нь засаг төлөөлөлттэй байна гэдгийг л одоо манайхаас өөр оронд бол арай өөрөөр авч үзэх болов гэж. Тэгээ одоо бүр сүүлдээ би зургатаар ярихасаа санаа зовоод байдаг. Гараал ирэхэд энэ нөгөө төмөр цамаал ярих гэж байна. Тэгээ хүмүүсээ ингээд хараад байхад бол бас ойлгохгүй яваад байгаа байхгүй. Энэ юм ингээд ойлгочмор байгаа. 96% гэдэг бол 96 тэрбум байх шээ. 4% гэдэг нь 4 тэрбум гэсэн. Яагаад тэгэхээр 4 тэрбум гэдэг нь Хонконгийн бирж дээр мөнгөө босгочлоо. Гэт нэг одоо яаж тайлбарлаа миний яриад байгаа юм өөрөөр нэг идэв ярьж өгөх. Асуудлын гол нь өнөөдрийн засгийн газрыг тэргүүлж байгаа ерөнхий сайд нь өөрөө ухаан худаг ашиг сонирхлын зөрчилтэй байгаа тохиолдолд тэр хүн өөрийнхөө хувийн бизнесийг бодох уу эсвэл нийт Монголын ард түмнийг бодох уу гэдэг хоёр сонголтын өмнө шүү дээ. Наад чи зүгээр айгүй энгийн сонголт байна. Одоогийн яг энэ засагт тэгвэл энэ 5 толгойг найдаж өгөх хэрэг байгаа юм ба. Тэртээ тэргүй дараагийн одоо өгдгөөрөө өгсөн 2008 оны сонгуульд идэх чи олон болоод тэгээд хамтарсан засагт бид нар ороод энэ ажлуудыг төлөвлөгээд 2010 онд урд нь байхгүй программыг уул нь аминдаа Монгол улсын хөгжлийг баталсан байхгүй. Тэрүүн дотор сая юмнууд явж байгаа. Тэгээд тэр Батуулдыг их хурал дээр манай ардчлал намын гишүүн Бортуна Батбаяр асууад ухаан удагт өөрөө байдгүй гэсэн чинь би байхгүй зарцсан гэж байгаа. Зарцсан юм бол хэдээр зарсан бэ гэдэг асуудал. Сая жишээ нь Петровс оюун гэрэлгээд 2.3% зарахад 84 сая доллар болж байгаа байхгүй. 2.3% ш. Тэр 84 сая доллар болж байгаа бол Батуулд бол 15-аас доош хөвгөө байсан баг. 15-ыгаа тэр саяын тэр 84 сая руу ингээд үржүүлэхээр хийдэ. Доорож 700 сая доллар болж байгаа. 700 саяар зарсан юм бол татвараа төлсөн юм. Зараад гарсан юм бол яасан ингээд яриул зөндөөл юм байгаа юм л да. Тэгээд одоо би одоо цагтаа сэргийлэх биш яриад хахаар бас хүний юм үзэх гэдэг байна. Шон гавьгоо яг энэ асуудалд та үнэхээр тэр одоо 2%-ийг 84 сая доллараар зардаг юм бол за үнэхээр энд одоо хувьцаа эзэмшиж байгаа тэр иргэдийн одоо үнэлгээ ямар байх вэ гэдэг асуудал бас гарна шүү дээ. Тэгэхээр таны хувьд ер нь энэ засгийн газарт эсвэл найдах хэрэггүй юм биш үү? Нэг л ийм л асуудал болчиход байна л да. Нэгдүгээрт тийм ээ, нэгдүгээрт ерөөсөө Монгол улсад нэг сонин гажиг зэвсэг байгаа юм л да. Шудраг ус юм л да. Ашигт малтмал бол аль ч оронд нэг ард түмний баялаг төрийн өмч байна гэсэн заалт байдаг. Тэрний дараа нэг хоёр салж байгаа юм л да. Нэг нь хувийн компани хөрөнгөөрөө ирж хайдаг. За тэр тохиолдолд бол ашиглах эрх нээгддэг. Улсын төсвийн хөрөнгөөр хайсан тохиолдолд бол за баялаг нь ард түмнийх юм чи 100% улсынх тэр ард түмнийх болно. Гэтэл манайд бол дундын хууль руу гараад ирсэн. Дундын хууль нь юу гэж юм гэхээр улсын төсвийн хөрөнгөөр хайгдсан одоо 15 стратегийн ордод чинь 14 улсын төсвийн хөрөнгөөр хайгдсан байж байгаа. Тийм. Одоо харамсалтай. За тэгтэл яадаг вэхээр тэгтэл албан тушаалд ойрхон байсан. Мэдээлэлд ойрхон байсан улсууд нөгөө лицензийг авчдаг. Авчаад одоо өмнө жишээл бороо болдог худалдсан болж байна гэх. Тэгээд сая жишээл 2008 онд Баяр гэж хүн намын дарга байсан л да. Энэ хүн бол лицензгүй байсан гэж ойлгож байгаа тэр үед. Тэрний дараа бол бороо голдыг одоо бас л улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Тэрийг худалдсан хүн энэ энэ одоо Монгол Ардын нам гэдэг хүн чинь намын даргаараа тавьчих шүү дээ. Дахиад 5 толгойтой холбоотой 5 толгойн лицензийг аваад одоо юу гэдгийг тэр Energy Resources гэж компани байгуулад нэг хувийн компанид бас
худалдсан гэдгийг хэлчихлээ шүү дээ. Тэгээд худалдсан уучлаарай би л одоо бурууг. Би эн чинь бол ерөөсөө болохгүй байгаа асуудал аахгүй. Тэрнээс худалдаж авсан компанид бол одоо шууд хэлээд байхаар шууд чи буруутай гэж хэлэхээр бас болохгүй ч гэдэг. А тэр төр гэдэг, тэр ерөнхий сайд гэдэг тэр хүмүүс чинь бол төрийн хуулийг, улсын хурлаас гарсан шийдвэрийг бүр зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд хэрэгжүүлэхгүй байна огцруулнаа, эсвэл асуулга тавиад асуухаар нөгөө олонх нь манай намын дарга одоо баян одоо юу гэдэг боломжтой сонгуулийн үед мөнгө хайсараа бол гараад ирнэ гэж боддог юм байл. Дандаа эсрэг хэлж байна. Тэгээд зоригтыг огцруулах гэж бид үзсэн. За 5-7 асуудлаар ихэд энэ 4 жил 4 удаа энэ нэг алдааг нь залруулах гэж асуулга тавьсан. Ийм л байдаг юм л да. За зүгээр миний хувьд яг бас монголчууд амны бэлгээр гэдэг нэг юм байдаг л да. Хятадын том компаниуд, төмөрлөгийн компаниуд, зэсийн компаниуд, нөөцийн компаниуд бүгд төрийн эмчийн оролцоотой, төрийн эмчийн 100% компаниуд байгаа. Энэ компаниуд бол Шанхайн хөрөнгийн бирж, Гонконгийн хөрөнгийн бирж дээр гараад хувьцаа ерөөсөө тэгж хувь хүн эзэмшиж гэнэ үү, ард түмний эзэмшиж гэнэ үү, тэр нь хамаагүй байхгүй. Тэр баялаг байгаа, тэр менежментээс хамарна. Үнэхээр бас үн түрээд ард юу гэдэг төр нь хувьцаагаа эзэмшээд ноогл ашиг аваад ингэж явж байгаа асуудал байгаа. Зүгээр Монгол улсын тухайд бол шахаа гэж ярьдаг. Бас л шахаа төрийн эмчийн оролцоотой бол шахаа хийдэг. Эсвэл нөгөө юу байдаг? Өрийн сүлжээ гэдэг үлээ тийм. Өрийн сүлжээ үүсгдэг. Энэ асуудал нь бол төр нь ууаагүй байгаатай. Энэ 22 жилийн 16 жил ингээл одоо төрд барьсан, төрөөс төрсөн дэр юмнууд бүр одоо залуу угаараа одоо ингээд хөдөлмөрлөгүй мөнгө олохыг хүсдэг. Ийм улсуудаас салахгүй л ингээд болохгүй юм байна гэдэг нь ойлгомжтой байна. Одоо л яаж юм гэхээр одоо цаана нэг 14 стратегийн орд байгаа аахгүй юу? Оюутлогоо 5-7 гасчихаар 13. 12-ийнх нь төрийн эзэмшлийн хэмжээг 50-аас доошгүй хувьтай байх шаардлагатай. Тэрийг шийдэж байгаа асуудлыг энэ 4 жил ерөөсөө юу ч хийсэнгүй шүү дээ. Одоо яг 5-7-той адилхан энержи ресурстай адилхан яг олон улсын хөрөнгийн бирж дээр нөгөө лицензийг авсан хүмүүс нь яг одоо улс төрийн хамаатнууд нь яг л одоо лиценз гаргахыг юу IPO-ыг шинээр хувьцаа гаргахыг бид дээр ингэж байж байгаа. Тэгэхээр ийм одоо сонирхлын зөрчилтэй, ийм одоо айх болчиргаагүй мөнгө л байвал тэр Монголын төлөө гэсэн сэтгэл байхгүй. Ийм асуудаас салж одоо энэ сонгуулаар л тий ард түмэн салах хэрэгтэй болов уу гэж би ингэж боддог. Оюутлогоо дээр ч гэсэн ярил зөндөл юм ярина л да. Тэгээ сүүлдээ одоо бид 4 жил өөрөөр наад та нар бидний өргөл энэ өг дээсээс үлдээсэн энэ ашигт малтмлыг тэгээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байвал Монгол улсад ашигтаа явуулах үүрэг тэрнээс одоо бусд нь тий бусад хувийн эрх ашиг энтрээ хоошинд тавиал гэдэг энэ асуудлыг бол зөндөө ярьлаа. Даанч нөгөө олонхоор сонгогдсон олонхын улсын хурл дах олонх нь ерөөсөө л намын одоо улс төрийн шийдвэр эсвэл хэн нэгэн алан тушаалтанд ашиг хонжоо олж ивэл ерөөсөө тэрийг хамгаалал хэвчдэг л ийм л байдалтай байна л та. Ингэхээр бол үнэхээр энэ улс оронд бол сайхан баялагтай байдаг. Ирээдүйн онцгой байж магадгүй харагдаад байгаа. Гэхдээ энэ сонгуулиар ард түмэн маань Монгол хүний ухаанд итгэж байна. Зөв сонгуул хийсэн тохиолдолд бол зөв тийшээгээ явж бүрэн боломжтой гэдэг. Тухайлбал Ардс намын мөрийн хөтөлбөрт бол бид улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсэрдээгийн ордод за төр Монголын талын эзэмших хэмжээ бол 51-ээс доошгүй байна гэдэг. 49% нь мөнгө босгоё гэсэн байдлаар сая оруулаад сонгуулийн ерөнхий хороонд өгсөн одоо баталгаажаад ингэж байж л байна л да. Асуудлын гол нь за яг хөө мэдээж одоо стратегийн орд газрууд дээр ч гэсэн тийм заалтууд байдаг шүү дээ. Төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34-ээс 51-ээс доошгүй байна гэд. Тэр хууль бол манад байж идэг. Тэрийг харамсалтай нь хинч хэрэгжүүлдэггүй гэдгийг өнгөрсөн энэ жилүүдийн одоо яг энэ стратегийн ордууд дээр өрнөж байгаа энэ үйл явдлууд хууль ашигт өмсөлтний тухай хууль яг тантай адилхан тийм байгаа. 27 дугаар тогтоол тийм байгаа. 40 дугаар тогтоол тийм байгаа. 57 оюутлогоо дээр адилхан байгаа. 5 дээр 39 дугаар тогтоол дээр 5-7-ыг бити хуваа гэдгийг бүр заагаад өгсөн байгаа. Хуваахгүйгээр хий гэж. Тэгж хуваана гэдэг чинь өөрөлдөл за чи хятадтай яар, би Оростой яриад ирээ. За чи Америктай яар гэж юм уу? Энэ илт өөрөлдөл уг нь бол одоо сурч судлаад олигтой энэ хууль хяналтын байгууллага улс төрчид эсвэл улс төрийн намд эсвэл олонход үйлчлэгээ бол илтгэл ойлгомжтой л асуудал гэж ингэж хараад байна. Хууль гаргадаг тэрийг бас олонхын засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Улс төрчтэй бол бид
засгийн газрын гишүүдтэй бид улс төрийн хариуцлага тооцох ёстой улсын хурл тооцохоор тооцоолдог. Энэ бол ерөөсөө муу юмны одоо эхлэл болж байгаа шүү дээ. Тэгэхээр улсын хурлын гишүүд бас хэлжэл дээ үнэхээр хууль нь байдаг. За энэ хүмүүс шахаж шаардаад үнэхээр дийлдэхгүй одоо энэ байдлыг тийм ээ энэ бүр ил цагаандаа гарсан байдлыг тэгээд эрдэмтэд судлаач за жирийн иргэн энэ хүмүүс бол нөлөөлж чадахгүй тодорхой. Тэгэхээр тасцуугаа таны хувьд одоо яг ийм нөхцөл байдалд тийм ээ байгаа тохиолдолд тэгээд яах ёстой юм бэ? Тий, одоо бол ер нь би бас түрүүн дутуу ярьлаа л да. Яг 20% нь ард түмэндээ үнэгүй өгнө гэж байгаа тийм ээ. 29% нь хөрөнгөний бирждэг зарыг гэж байгаа тийм ээ. Гэтэл нөгөө 51% дээр төр хөрөнгө оруулах тухай ярихгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр хамтарсан компани байгуулсан чинь 70% нь Монголынхан гээд хөрөнгө оруулахгүйгээд зөвхөн гадны орж ирсэн хөрөнгөөр бас нэг жоохон үйл ажиллагаа явуулах гэдэг байна. Гэхдээ доороо 2 оператор компанитай шүү дээ. Тэгэхээр энийг хэн зөвшөөрөх вэ? Энэ компани түн оруулахгүй. Жишээ нь чи тэр хамтарсан компани байгуулсан чинь за би 70% авна шүү. Гэхдээ би хөрөнгө оруулахгүй шүү. Чи 30% аваарай гэвэл яах вэ тийм ээ? За эхний ээлжинд хэцүү байгаа шүү. Техник ээлж. Нөгөө үлдснээс чинь дахиад өөрөөр шинэ хөрөнгө оруулагчд гаргаж өгч болно шүү дээ. Тэгэж бас болно. Тэрийг ярьж ойлгохгүй л тий. За хоёрдугаар туулж гарах гэж зовсон бид нэг тий. Ер нь бол өнгөрсөн энэ 4 жилд бол бид оюу толгоогоо маш ашиггүй ард түмэндээ ашиггүй гэрээг алдчихлаа тийм ээ. 5 толгоогоо дахиад ингэж алдчихлаа шүү дээ. Энийг одоо хэн хийж байгаа? Засгийн эрх хөлж исэн намууд хийсэн шүү дээ. Ардын нам хийсэн. За ардсан нам бас оролцсон. Гэхдээ яг хуу эх оронч гишүүд байна л дээ. Энэ Батуулга ган хуйг гишүүдээр тэмцээд байсан. Гэхдээ эдгээр бол олон биш шүү дээ. Ардын нам ардсан алтан хуйг дарагчсан 5 толгойн гэрээг удирдсан шүү дээ. Оюу толгойн гэрээг бол яг зоригт нэртэй зоригтын цаана бол баяр дарга сууж исэн тийм. Гэтэл энэ хүмүүс маань одоо Монголд одоо 5 толгойгоос ашиггүй болгоцсон. Гэтэл 5 толгойн ардуудын цаан чинь энэ ардын намын засгийн газрын тэргүүнүүд сууж яах гэдэг хардлага байна шүү дээ. Жишээ нь ухаан удагдаар их сая эдгээр хэлдэлдэн ховоо зараагүй өөр хүний нэрээр тэр явж байгаа гэж байгаа. Жишээ нь баруун цангатаар ихэд хятадын 40% цаана 10% дээр нь Баяр Батболт хоёр байгаа штэ гэж ийм хардлага яваад байгаа байхгүй хардлага. Тэгээд хятадын 40%-ийг өрөөсөө чөлөөлөхгүй. Яг гэхдээ 10% нь бол Баяр Батболт гэдэг хоёр хүний хувь яваад байгаа гэд хардаад байгаа. Гэхдээ энэ хүмүүсийг одоо сонгуулаар л энэ ардын намыг 5% санал өгөхгүй байхад болоо. Бид нар яг ардын нам бол иргэдийн цалин 1.3 сая төгрөг болгоно гэж байгаа. Энэ бол улсын төсөвд бол бүр өсрээд 1 тэрбум доллар л байхгүй юу. Гэтэл 5 толгойгоо харал да. 7 тэрбум 7 их найдын одоо нөөцтэй тийм үү. 300 доллар 7 их найдаа үржүүлээ л да. Бид нар ч одоо 2.1 хэдэн их найдагч юм тийм их мөнгө алдах гэдэг шүү дээ. Гэхдээ бид нар бол ардын намын 1 сая төгрөгийн цалин туурч болохгүй. Бид ардын намын сая төгрөгнөөс 1000 дахин их өртөгтэй 5 толгойгоо алдах гэдэг байхад ардын намыг сонгохгүй байх хэрэгтэй. Ардын намд бол 5% санч хүрэггүй. Бид 5 толгойгоо авнаа, бид оюу толгойгоо авнаа. Таануудын сая төгрөгийн цалин бол юу ч биш. Таануудын хөтөлбөрийг уншихгүй, таануудын нэр дэвшигчийг харахгүй, шин шудраг одоо ийм хүмүүсийг гаргаж ирж 5 толгойгоо буцааж авч үн хүргэн оюу толгойгоо засна гэдэг. Ингэх юм бол бид нар бол ардын намын амлалтаас 1000 дахин их мөнгө ард түмэнд орж ирнэ гэж би хэлж гэж байна. Тэгэхээр оролцогч хамтрангийн хувьд одоо энэ бүхний ярианаас ер нь таны хувьд одоо иргэний хувьд ер нь 5 толгоос одоо хувь хүртэнэ гэдэгт ер нь хэр ихтэй байна. Та одоо яг сая төгрөг 1072 хувьцаар аль нэгийг нь одоо сонголт ирлэгт алийг сонгох вэ? За би иргэн хүнийхээ хувьд одоо 100% итгэлтэйгээр хувьцаагаа сонгоно тий. Одоо гишүүдийн ярьж байгаа одоо энэ бол яг тий ер нь бол ерөнхийдөө ягаад хувьцаагаа сонгоно гэж хэлж байгаа юм бэ гэхээр би бол яг энэ зах зээлийн талаар бас ерөнхий хэмжээний мэдлэгтэй болохоор хувьцаагаа сонгоно гэж байгаа. Ерөнхийдөө ард иргэдийн дунд одоо нөгөө асуулт хариултанд хариулахын тулд иргэд маань хэрвээ жаахан ч гэсэн мэдээлэлтэй болоосоо тэгвэл одоо бас тий нөгөө талаараа тэмцэж болох юм тийм үү. Одоо хувьцаа эзэмшнэ гэсэн саналын эрхтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө 20% эзэмшиж байгаа юм чи ард иргэд нь саналын эрхтэй байх баха тий. Чиний одоо тийм засгийн газар тий тэр асуудлыг шийддэг ч гэсэн өмчийн эзэн бол одоо өөрийнхөө өмчийн төлөө санаа зовдөг, тэрнийхэн төлөө саналаа өгдөг. Энэ хэлбэр руугаа тэгэхээр арай ардчлалын хэлбэр руугаа явж байгаа. Тэгэхээр иргэд маань боловсралтай энэ зах зээлийн боловсралтай болоосоо гэж бодож байна. Тэгээд миний хувьд бол одоо иргэн хүнийхээ хувьд бол хувьцаагаа сонгоно тий. Ягаад тэгэхээр энэ үнэлэмж одоохондоо үнэлэмжийг үнэлж болохгүй. Ягаад тэгэхээр 1072 маань одоо гişүүд ярьж штэ. Сая төгрөг бол бишээ тий. Тэрнээс их мөнгө одоо миний хувьд бол одоо 100% итгэлтэйгээр хувьцаагаа сонгоно. Тэгэхээр одоо зөвхөн 5 толгой гэлтгүй ер нь энэ
стратегийн орд газрууд цаашлаа зүгээр орд газрууд гээд энэ явж одоо яг энэ байдлаасаа болоод бид нар энэ их баялагтай мөртлөө одоо ядуурсан тэрээр Латин Америк, Африкийн орнуудын загвараар орох нь нэгэнт тодорхой болчлоо гэдгийг энэ эхний үйл явдлууд ч гэсэн харуулад байна л да. Өнөөдөр Монголын нүүрс гэдэг үндсэндээ Монголын нүүрсний бодлогыг Бээжинд тодорхойлох тэр цаг ирчлээ. Монголын нүүрсний борлуулагч, худалдаа авагч, олборлогч гээд бүгд нэг тал болж өнөөдөр үнэ дуртай үнэ тогтоох тийм нөхцөл байдал бий болчлаа л да. Яг ийм нөхцөлд тэгээд одоо Монгол улс яг одоогийн байдлаар ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? Энийг Батулга гишүүнээс асууя гэж бодож байна. Би бол айгүй амархан юуг сонгоод байгаа шүү дээ. Энэ сонгуулиар хувьсгал хийгээд өгөөч ард түмэн гэдэг байна. Энэ намчин 90 гаруй жил 100 жил ингээд Монгол улсын ял 19-р зуунд хоцрогдсон улс байл. Одоо 20-р зуунтай хоцрогдлоо. Нөгөө социализм гэдэг нь байхгүй болчлоо. Тэгээд дараагийн нийгэм рүү ороход нөгөө нам нь сууж байгаа байхгүй. Тэгээд сонгуулиар нэг хувьсгал хийгээд өгөөч. Энэ 3 сая өрөхгүй нэг ард түмэн арай хэтэрхий одоо ингэж доромжилж ингэж одоо хэлэх үггүйгээр ингэж басамжилж байгаа байхгүй. Одоо энэ сая мэрэгчлэн залуу хэлж байна л да. Би бол хувьцаагаас энэ манер бол өөрөө мэдлэгтэй боловсралтай юм учраас зөв шийдвэр гаргаж байгаа. Эний чинь байтугай өдрийн орлогоо, өдрийнхөө хоолыг яа гэж хасар хүм одоо ядуурлч 40 € орцсон. Энэ хүмүүст өнөөдрийн л уушиг хэрэгтэй байгаа. Тэгэхээр тийм юм руу явдаг энэ нийгмийн чинь өнгөрсөн 20 гаруй жилд бүгдийг хийцэн байхгүй. Хүмүүс ядуу байх хэвээр, арх удаг байх хэвээр, маань тэнэг байх хэвээр. Сонгуулиар жоох мөнгө өгөн саналаа өгдөг байх хэвээр. Ерөөсөө би нүг товчилж яриад байгаа юм л да. Ийм юм руу ингээд аваа явчихжээ. Одоо бид нар энэс ганц өдөр ганц удаа нэг хурууга хүргэхдээ нэг нүдэн ханаад нөгөө тал руу нэг яваад өгөх юм бол үндсэндээ бол энэ Монгол улс нэг арай өөр. Гэхдээ би манай нам гэж хэлээгүй юм байна. Зүгээр одоо юу гэдэг юм. 22 жил нэмээд ярих юм бол 92 жил, 93 жил болсон намаас нэг энэ олон нийгмээр одоо ингэж дамжин толгойлуулж яснаа нэг эргүүлээд өгөөч. Зөв сонголтоо хийгээч. Зөв хүмүүс их байгаа шүү. Одоо энэ мэрэгчлээ залуучууд энэ шиг ийм хүмүүсийг тавиач гэж л одоо ингэж нэг гарах юм уу та. За ингэхгүй бол энийг яагаад ингэж олон би ингэж байнга зургатаар яриад байгаа гэхээр заавал энэ баялагын хараалт чинь юунд төрдөг юм гэхээр дотоодын тэмцэл тийм ээ, иргэдийн тэмцэл, баян хоосны ялгаагаас болоод жишээ нь Роллс-Ройстэй баян хүн явж байхад энд байгаа ядуу явган тэрийг маш дургуутснүүдээр л харах байхгүй. Энэ ихсэнгүүдийн дургуутсан харж байгаа нүд чинь олон болоод авах тусам хизээ нэгэн цагт ийм юм дэлбэрдэг юм аа. Энийг заавал дэлбэрүүлж явах ямар хэрэг вэ? Ингээд дэлбэрэх юм бол дахиад 10 20 жил учраа олох гэж. Яг нөгөө нэг тэмцлийнхаа дүнд нэг алдсан тийм ээ. Сая өнгөрсөн 2008 оны 7 сарын 1. Нүдэн дээр нь бие биенээ алдсан ахт нь өнөөдөр цагдаа ард түмний хооронд 7 сарын 1-ээс ямар тэмцэл болж байна? Яаж эвлэрэхгүй байхгүй. Тэгээ энийг урчилж хараад тэр одоо хитрхи их тийм шунаад байгаа улсууд хүн чинь нүцгэн ирээд энэ хороод нүцгэн буцдаг юм чи тэр их юмны төлөө ингээд нэг түр хазаарлаач гэж ингэж заавал ийм тулаан руу оруулж яах гэдэг юм байна гээд байгаа юм л мэдээж энэ тулааныг дурхирж байгаа зөндөө хүн байж заавал тэр лөө нэг хэдхэн сая хүн 3 сая хүрэхгүй ард түмнийг авчиж яах юм бэ та нар нэг энэ хэмжээ хязгааргүй нэг юм болиочл гэдэг юм л да ингээд намайг ярихаар бас зөрүүлээ сонингуудаар энэ өөрөө олигарх энэ төр юуных нь олигарх байхтай зайл нэг хүнсний үйлдвэр аялал жуулчлалаар хувьцаа эзэмшдэг юм байхгүй тэг ингээд түүхээ мэддэггүй түүхээ уншдаггүй хүүхэд байхаас л гадаадд сурж ирсэн хүмүүс бол үндсэндээ ямар ч тийм эргээд юм одоо нөхцөл түүгүй болдг юм уу хайш одоо маш их боловсралтай хүмүүс тэг ингээд математик бол бүгдийг мэдчих тэгэл ярихаар ингээд дээшээ хараад юм бодож байгаа царайлал тэгэл өөр юм ингээл хийгээл явчихдаг. Тэгээ одоо миний гарц бол сонгуульч ойрчлоо ари өөр сонголт хийгээд өгөөч л гэсэн ийм хүсэлт гуйлт байна гэх юм. Энэ тохиолдолд нэгэнт одоо хувийнхны мэдлэлд очсон тэр хэсэгчлээд хуваачсан орд газруудыг бас яах вэ гэдэг асуудал гарч байна. Үнэхээр улсын хурлын тогтоол хэрэгжих ёстой шүү. Засгийн газар хэрэгжүүлэх ёстой шүү. Улсын хурлын тогтоол, улсын хурлын дарга нь одоогийн тэр шудраг цараас нь ням дурж нэг нөхөр шүү. Одоо дахиад нөгөө намынхаа листэнд ороод ирсэн. Дахиад суух нь л дээ. Одоо бид нар нэр хүнд нь нэлээд унтсан тэр увстаа унах юм байх гэсэн чинь дахиад ороод ирж байгаа. Тэгээ ийм улсууд чинь ороод ирэхээр энэ улсын хөгжил гэж байхгүй. Өөрөө л хөгжин нэг өмөх юмн дээр явдаг. Гэхдээ ийм л ичхэвтер энэ бүгдийг гаргаад ярьсан шүү дээ. Ярих одоо ёстой ч юм уу ёсгүй ч уг нь миний ажил биш л дээ энэ чинь. Авилгалдаа тэмцэх газар ер нь цагдаа сэргийлэх гэж байна. Тэр мөрддөг шорддог газрууд нь байж л байна. Тэгэл ингээл явмаар л байгаа юм л да. Улсын хурлын гишүүн ган үеийн хувьд одоо бид яах вэ гэдэг асуудал. Ялангуяа нэг л ийм л асуудал байна л да. Нэгдүгээрт ерөөсөө сүүлийн 22 жил
доктортой байдлын гэрээ байгуулсан. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг зарсан, зархад орлсон ийм усуудыг бол үнэхээр сонгомооргүй байна. Болж өгсөн бол нэр дэвшүүлмээргүй байна. Гэтэл бол дэвшүүлэх нь батга ороод ирээ залтсан байгаа тийм. Энийг бол ард түмэн ойлгох ёстой гэж. За намч гэсэн нэр дэвшүүлэл явж байгаа үстэй юм. Тэгээд нам ер нь бол ийм л асуудал та. Хүн өөрөө нэр дэвшнэ гэж байна. Нам гэдэг чинь одоо дандаа олон хороо шийдвэр гаргадаг. Тэгэл одоо бол чинь санал ширээгээр саналын худалдаад авчин намын хурал болохоор бас янз янзын болно шүү дээ. Ийм асуудал байна. Гэхдээ энэ олон түн бол нүдтэй. Тийм олон түн бол нүдтэй гэж хэлэх байна. 5-7 оюутлогын хувьд бол хуульч байгаа, хоёуланд орно 57, 27 бүх тогтоол байгаа. Ганцхан энийг хэрэгжүүлэх гэсэн сэтгэл алга. Хэрэгжүүлэхээр өөрийнхөө эрх хэсгийг хөндөж гээд байна. Өөрөө хохирчих гээд байна. Хамсааднууд нь хохирчих гээд байна. Тэгэхээр энэ эрх баригчдыг л солих асуудалчтай гэдэг ийм асуудал байна. Хоёрдугаар дандаа даалт хуулиурыг сонгоно. Их сонирм. Одоо жишээлбэл 5-7 дээр 39-р тогтоолыг гаргасан шүү дээ. Тэгэхэд биднүүд 29 хүртэлх хувийн эхний ээлжинд 29 хүртэлх хувийн олон улсын хөрөнгийн биржээр арилжаад мөнгө усгаатгоо гэхээр хаттайж очиж яриад Америкийн компанитайж очиж яриад энэ тэнд ингээд яриад бүр ингээд дампууруулаад алга болж байгаа байхгүй. Одоо батлага гişүн мэдэж байгаа. Төмөр замын чинь одоо шил Монголын ашигт малтмалыг зөөвөрлөх төмөр замаа тусдан барья. Тэрүүгээр ашигт малтмалаа зөөвөрлөхөөр төмөр зам маань ашигтай ажиллана. За тэгээд нэг юм төмөр зам байгуулаад тэрний 49% бас дотоодын хөрөнгийн биржээр болон олон улсын хөрөнгийн биржээр гаргаад мөнгө усгоё. Ил тод. Хөрөнгийн бирж гэдэг чинь ил тод. Одоо тэр залуу сайн мэдж байгаа. Хин нэгэн хоёр нөхөр, хин нэг дарга, хин нэгэн хүмүүс хоорондоо хуульдах боломжгүй. Тэгэхээр өнөөдөр яаж юм гэхээр засгийн газрын шийдвэр гарцсан байл шүү дээ. Консенс гэдэг юм ар гэдэг. Консенс гэдэг чинь хоорондоо уулзаж ярина гэсэн. Тэгээ энэ болоод ингээд явчих юм аа. Энэ нь бол бас их тийм. Үнэхээр одоо өөрөлдвөл энэ эрх барьж байгаа улсууд энэ ил тод байдал төрийн хууль дээдлэх гэдэг юм аяг бол ойлгохгүй шүү дээ. Энэ л асуудал үүсчихэд байгаа. Ер нь тэгээд хууль дээдлэн гэдэг нь маш чухал. Монгол улсад энгийн иргэн хүн хууль дээдлжэл ажралтай сайхан амьдрах боломж байгаа. Төрд ажиллаж байгаа хин нэгэн хүн хуульж өртсөн бол төрөөс зайлдаг л байх хэрэгтэй байхгүй. Хариуцлага тооцдог л байх хэрэгтэй байхгүй. Тийм юм байхгүй. Жишээлбэл одоо нэг асуудал дээр хууль зүйн дотоод иргэн сайд нь унтчихсэн гэдэг дараа 7 хоног нь харж ирсэн гэл ингээд хэлчих тул тэр болж шүү дээ. Өөрөөр ямар ч асуудал наач яцсан асуудал биш ээ. Хинч тэгж хэлж болж байгаа юм гэл. За намайг алахгүй бол одоо яах ч юу яаж чадахгүй гэл. Гэхдээ чинь өөрөө Монголын ард түмний амгалан тайвны манад байгаа юм шүү дээ. Ингэтэл тэр нам бол аваад үлдчихэж шүү дээ. Энэ нам чинь тэгээд өөрөөр хуульж өртсөн хүмүүсийн хөрөнгө уулсан эдсэн хүмүүсийн хамгаалагч ийм болцсон байна шүү дээ. Энээс салахгүй бүр болохгүй. За одоо бүр гэсүүл ингээд хэлээд бол зөндөл юм байна л да. Асрын хөрөнгийг цацж байна. Өөрөлдөр сурчлагаа, аялал, маялал одоо юу гэдгийг тэр асрын хөрөнгө цацж байна. Энэ хөрөнгө хаанаас гараад байгаа нь одоо шил Монгол ардын намын тухайд бол мэддэхгүй шүү дээ. Тэр мэддэхгүй байх гэдэг чинь айгүй л улсын дэвсээс нөгөө тендерийн 10% ч гэдэг юм ингээд томцлаад эсвэл нөгөө ордуудын зарим зарж өрөөд мөнгө төгрөг болгоод ингээд явж байгаа болов гэж би бол одоо хардгаас өөр авахгүй. Зүгээр Арс намын тухайд бол нэг 50 сая төгрөг гэсэн хүн болгоноос авсан. Тэр хүмүүст нь хуулийн хүрээнд тэрийгэ бэлдсэн байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр эцэст юу гэж юм хэрэг энэ улс төрийн намын улс төрчдийн сонгуулийн энэ санхүүгийн ил тод байдал тэр үүсвэрийг шалахгүй бас болохоо гэж. 2008 оны сонгуулийн тайланг харлаа л да. За ардсан намныг нэг хүнд нэг 80 сая төгрөг зарцуулсан гэдэг. Нөгөө ялсан Монгол ардын хувьсгалт нам нь 11 үлээ 14 сая төгрөг зарцуулсан л гэж байж байгаа юм. Тэгэхээр улс төрийн нам гэдэг чинь бол хулгай хийдэг газар биш, хулгай хийдэг байгууллага биш шүү дээ. Бодлого тодорхойлогддог. Хариуцлахгүй суудыг бол ерөөсөө намдаа оруулдаг ийм байгууллага байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ хавьяас бас цэвэрлэмээр л байгаа юм л гэж ингэж хэлэх байна л да. Гарсан үг гэхэд энэ төрч үед одоо бид яах вэ гэдэг. Тий. Би бол Монгол ардын намын 1 сая төгрөгийн цалинд ард түмнээ битээ хууртаач гэдэг юм байна. Тэртээ тэргөө 1 сая төгрөгийг тэртээ тэргөө 2016 он гэхэд өгчнөө 2016 онд бол 2.5 их найдын илүүд гарах юм билээ төсөө юм дээр. Ардын хинэн ч өгчин. Бидний ардын намыг сонгох юм бол бид 5 толгойгоо алдах гэдэг шүү дээ. Би сая нэг тооцоо хийж үзлээ л дээ. Оюутлогоогоос
Одоо яг $1 тэрбум байгаа юм л да. Одоогийн төсөв бол нэг $6 тэрбум гэхэд бол $1 тэрбум нь цалин өгж байгаа. $1 тэрбум нэмэгдэх юм. Оюу толгой 5 толгой бол 7 их 80 одоо тийм ээ. $300 үржүүлэх юм бол 21.80 15 тэгтэй. Тэгээ $21.80 15 тэгтэй. Бид нар бол 1 тэрбум гэдэг чинь 9 тэгтэй тийм үү? Тэгвэл 9 тэгтэй 15 тэгтэй хоёрын хоорондын зөрүү нь 6 тэгтэй байхгүй юу? Бид 2 сая дахин их юм алдах гээд байна. Хэрвээ Монгол Ардын намыг сонгуул. Ягаад гэх юм бол Цүү бот болж ерөнхий сайд болно. Эсвэл Баяр ирж ерөнхий сайд болно. Энэ хоёр хүн бол үнэндээ оюутлогоо 5-7 хоёрыг маань алаа хийчихлээ шүү дээ тийм ээ. Тэгвэл зөв энэ ардсан намтай ч гэсэн адилхан. Алтан уяг дарга дахиад ардсан нам яагаад алтан уяг дарга дахиад ерөнхий сайд болох юм бол дахиад энэ 5 толгойн сценар чи өөрчлөгдөхгүй шүү дээ. Хятадууд 40% өгнө гэдэг байгаа. Хятадд 40% гэдгийг 10 гэдэг бол Монголын хэдэн дарга нар байгаа. Ардсан намын удирдлаггүй шүү дээ байгаа гэж хардж байна. Алтан уяг даргач орсон байгаа, Сүү бот болж орсон байгаа, Баярч орсон байгаа, тэр сайхан бэлгэнч орсон юм уу хэдэн том дарганууд орсон байгаа гэж хардаад байгаа. Тийм учраас одоо бол 2010-20-ны сонгуулиар намын сонгуулийн хөтөлбөрийг битээ хаяач. Намын хэв дэвшигчийг битээ хараач. Зүгээр л энэ эх орон хэдэн хүмүүсээ сонгочих хоёр намаас харж агаад ардын намыгч олонгойлгож болохгүй, ардсан намыгч олонгойлгож болохгүй. Тэгж ярих юм бол Монгол ардны хувьсгалт нам бол оюу толгой 5-7 2 дээр бол онцгой хөтөлбөртөд орж байгаа шүү. Оюу толгойн гэрээр засварлана гэж байгаа. Зөвхөн Монгол ардны хувьсгалт нам энэхүү тэргүүтээ энэ нам амлаж байгаа. 5-7 100% ард түмнийхээ мэдэлт өгнө гэж байгаа. Хятад өгөхгүй гэж байгаа шүү. Тэгвэл яг нарийн ярих юм бол хамгийн хувьсгалт хөтөлбөртөө бол хувьсгалт нам орж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг энэ одоо ган хуйг тэргүүтэж гэдэг юм уу одоо даваа сүрэнч гэдэг юм уу тэр биш давгч гэдэг юм уу энэ нэг их хурлын хэдэн гишүүдийг дахиад сонгоход бол заашгүй сонгох ёстой. Шинэ хүмүүсийг сонгох ёстой. Бид энэ сонгуулиар 5 толгой оюу толгой хориод авах ёстой болохоос биш сая төгрөгийн цалин байланч гэдэг юм уу 1000 үйлдвэрч гэдэг юм уу 200 мянган орон сууч гэдэг юм уу ийм юмд бүх хуртаараа эдийн засгийн одоо хэлмээр байна л да. За баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Ингээд бидний урилгыг хүлээн авч тэтгэврийн дөрөвдөө ирсэн та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. За эрхэм үзэгчдээ өнөөдрийн ардын парламент нэвтрүүлэг за 5 минут дутуу байна тий. За батлаг гэж үзчихье. 5 минут. Нэвтрүүлгийн төгсгөл үг байна уу гэж нэг төгсгөл гэдэг. Цаг дуусаад байна. За танд үг байгаа одоо би зүгээр ингээд их энгийнээр хүмүүст ойлгуулах гэж яриад байгаа. Хүмүүс их ойлгодгүй юм байна. Тэгэхээр миний яриад байгаа юмнууд бол маш энгийнээр ойлгуулах гэж оролдоод байгаа юмнууд шүү. Тэгээд бас энэ чөлөө твэрлэл гэдэг бол үнэхээр өнөөдөр манад хотч нохоон үүргийг гүйцэтгэх ёстой. Тэгээ энэ хотч нохоо маань өнөөдөр бас нэлийн амаа өдөрчлээ, тийм ээ. Энэ байдал дээр манай хэвлэлийнхэн бас анхаараач. Өнөөдөр өгж байгаа мөнгөний аваад эргээ чамайг муулахгүй шүү гэдэг гэрийг нь битээ хийгээч. Энэ хүмүүс чинь бас телевиз мэдээлэл байхгүй бол юмаа зарж чадахгүй. Ийм улсууд байдаг юм аа. Нөгөө нэг талдаа одоо сая тэр Эрдэнтийн тэр Зис Эрдэнийн хөв гэдэг нэг компани. Одоо миний мэдхийн 2 гаруй жил, бараг 3 жил гарan энэ тал дээр хөөцөлдгүүдээ. Тэгээд тэр нэг хаягдал оолго авах гээд яваад байгаа 40 мянган орчим хүн байгаа, 30 мянган орчим. Энийг шийдэж чадахгүй байж энэ 5-7 оюу толгой энэ засаг бол худлаа би нэг жишээлж яриад байна. Тэр хайцсан байгаа хогийч наваа боловсруулъя гэд 30 мянган хүн нэгтсэн байгаа тэрийг нөхгүй. Өгийг гэхдээ та нар 30 мянган манай намд ор гэдэг байгаа улстай одоо юу ярихаа бол би мэдэхгүй байна л да. Ийм л юм ярих гэсэн. Тэгээд одоо хугацаа дуусчих гэж байна. За би зүгээр давчрах гэдэг 5 ойлголт тоолбортой асуудал дээр бол ардсан намын мөрийн хөтөлбөрт бол улсын их хурлаас гаргасан хууль, улсын их хурлын тогтоолыг ашигт холбооны салбарт хэрэгжүүлнэ гэдээ оролцсон байгаа гэж ингэж хэлэх байна. Яг хуу ер нь зүгээр хардж үл болно. Ардсан намын одоо дарагч гэдэг юм уу, бүлгийн дарагч гэдэг юм уу, энэ нөхдүүдийн хувьд би л хардахгүй байгаа. Яаж юм гэхээр сая ардсан нам дээр нэг ажлын хэсэг байгуулагдсан. 5-7 оюутлогын асуудал дээр. 5-7 дээр бол жишээлбэл хуульж ирчиж хаадаг авсан байна. Тэгтээ компани нь бол буруугүй, засгийн газар буруутай. Өгсөн хүмүүс нь буруутай. Тэр мэдээж шүү дээ. Шууд буулаагаад авчна гэж байхгүй. Оюутлогын шинэ нөөцийн асуудал дээр л удахгүй байцаар гарах гэж байгаа гэж ингэж хэлэх байна. Уг нь одоо төрд байгаа ус байхгүй юу? Төрд байгаа хүн бол хүрээлэл ажиллах хэрэгтэй байхгүй юу? Энэ л жалчин дээх юм бол Монгол улс бол хөгжиж юм байна. Өнөөдөр бол ирэх барьж байгаа энэ нам тэр удирдлага нь бол тийм биш болсон байна гэдэг нь бол хэн ч ойлгомжтой л асуудал баг. Тэгээд Монгол улс монголчууд сонгуулаа их сайхан шудраг хийгээд шудраг гэдэг нь нэг цалин малинч гэнэ уу янз янзын 21 мянган төгрөгч гэнэ үү тийм юм ерөөсөө хуурдагч болохгүй. Тэрэнд хуурдагдах юм бол
өнөөдөр үртэй болоод дараа нь хоосон болоод дуусна шүү гэдэг. Ингэж л хэлэх байна. Тэгээд сайн үс дэлгэрнэ л гэж ингэж бодож байгаа шүү дээ. Тийм. Би түрүүн тоогоос шүү. Манай улсын төсөв бол 6 тэрбум доллар тийм ээ. 9 тэгтэй шүү дээ. Бид ардын намыг сонгох юм бол 9 тэгтэй төсвөө биш. Одоо 15 тэгтээ тийм их баялгаа алдах гэдэг нь. Хятад тэрөө 5 толгойдоо ороод 30 жилээр авчих юм бол юу гэж Монголын нүүрсийг 70 доллар авах юм бэ? 20-30 доллар авахгүй бол болил гин үсттэй тэр чинь тийм биз тийм. Тийм учраас энэ сонгуулиар бол Монголын ард түмэн 5 толгойгоо авах ёстой. 5 толгойгоо авахын тулд ардын намыг сонгож болохгүй. Ягаад гэвэл зэрэг ардын намыг сонгочих юм бол сүү ботволж юм уу Баян 21 нь ерөнхий сайд болоод дахиад энэ 8-аас чи үргэлжлээд ингэж явах учраас тийм учраас би хэлмээр байна хамгийн сайн хөтөлбөртэй нь бол хувьсгалт нам байгаа шүү. Инквер даргын одоо инквер дарга чинь энэ асуудлыг тавиад одоо буруутаж яваад байгаа юм биш үү? 5 толгой оюутлахын асуудлыг тийм учраас бол та нар тэгтээ хувьсгалт намыг ганцаараа сонгох гэхгүй. Ардын намд сайн хүмүүс байгаа, ардсан намд сайн хүмүүс байгаа. Энэ намд байгаа сайн хүмүүсийг нэг тэнцүү шиг оруулчих хаа тийм ээ. Тэрнээс бол нэг намыг бол ялуулж болохгүй. Тэр тусмаа ардсан намыг ч гэсэн явуулж болох. Эдгээр бол одогтой тэмцсэнгүй шүү дээ. Яг 3.5 жил хамж явж байгаа тэгэл одоо болохоор нэг 6 сарын өмнө чийл гэдэг адилхан явсан шүү дээ. Оюутлахын гэрээг эсэргүүцээгүй. 5 толгойн гэрээг эсэргүүцээгүй. 20 гишүүн эсэргүүцсэн. Ган хоёрыг тэргүүтээ. Тий. 7. Тэгтээ зэрэг энэ их орончтой сонгороо тэрнээс энэ сонгуулиар 5 толгойгоо оюутлахгоо авъя. Тэрнийг ардын намын 1 сая төгрөг юу ч биш. Бид нар тэр чинь 5 дахин 6 сая дахин өсгөөд өгчнөө гэж би хэлэх гээд 5 толгойгоо авах юм бол. За орцог хамсрынгийн хувьд. За одоо бас Монгол ардаар өсгөх дарга улсын хэмжээнд хүргэсэн шүү. Нэгээс бодхол хэрэгтэй. Алдсан зөвхөн. Тэгээ их оронч биш дээ биш зүгээр тангараа биелүүлэхгүй л гэсэн юм байна. За сүүлийн боломж олгосонд баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн эцэст хэлэхэд иргэд маань энэ хувьцааны цагаан толгой номоо аваад тодорхой хэмжээний одоо төр засгаас энэ олгож байгаа 1072 хувьцааныхаа төлөө ойлголттой болоод түрүүн батлаг гишүүн хэллээ. Хүн болгон одоо юу гэдэг нэг хүн X БМВ унаад хахад бусд нь Excel унаад байвал те одоо нөгөө хүн чинь айж явна шүү дээ зам дээр. Хүн болгон адилхан ижил хэмжээний машин унаа явал биенээсээ айхгүй сэтгэл хангалуун амьдрна. Тэгэхээр бас иргэд маань бас төр засгийн оролцоогүйгээр бас юм боломж байгаа шүү. Тэгээ энэ ойлголтоо аваад бас яг энийг одоо яг яриад байгаа сэдвийг ойлгохгүй байгаа ч гэсэн бүр анхны ойлголтоо аваад те яг энэ улс төрчид маань юу яриад байгаа гэдгийг ойлгосоо л гэж баярлалаа. За баярлалаа. Ингээд студид өргөдөө ирсэн та бүхэнд баярлалаа. За эрхэм үзэгчдээ Ардын парламент нэвтрүүлэг энэ удаа за 5 толгой тойрсон асуудал за тэр дундаа иргэдэд очих 1072 шиг хувьцааны үнцийн за цаашлаа 5 толгой орох газрыг яах ёстой юм бэ? Улс төрчдийн байр суурийг хүргэлээ ингээд анхаарал татсан баярлалаа.